Чингис Бондоос гудамж төслийг санхүүжүүлсэн. Эхний ээлжийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж дараа нь орон нутагт үргэлжлүүлэхээр байсан. Гэсэн ч эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч гисэн учраас гудамж төслийн хүрээнд зөвхөн өмнө нь нийслэлд эхлүүлсэн ажлыг дуусгааруулжээ. Улаанбаатар хоттой холбоотой маш том төсөл хөтөлбөр яригдж байгаа. Өөрөөр хэлбэл одоо яг энэ дээр бол нэг 9 том төсөл хөтөлбөрийг ингээд ярьж байгаа учраас бид нар бас газрын хуулинд өөрчлөлт оруулаад улсын тусгай хэрэгцээнд авах ийм зорилтыг бол тавьсан байна. Чингис Бондын зарцуултыг томоохон бүтээн байгуулалтандаа зориулъя гэж шийдлийн засгийн газар үзээд 9 томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Үнэнийг нь Алтан булаг замын үүдийг холбосон 1000 км урттай 3 игний хурдны зам аа. Түүнчлэн Туулын хурдны зам энэ нь богдуулыг бүтэн тойруулаад 33 км хурдны зам барих төсөл. Дараагийн нэг том төсөл бол Төв аймгийн Сэрлэн суманд цогцлоох Майдвар төслийг 4 үе шаттай хэрэгжүүлнэ. Түүнчлэн Хөшгийн хөндий Сонсголонгийн гүр хүртэх 30 км 4 игний хурдны замыг энэ зун эхлүүлэхээр бэлтгэлийн ажилд оржээ. Тус замыг АСЕМ-ийн уулзалтаас өмнө ашиглалтанд оруулна гэж төлөвлөжээ. Эхний ээлжинд бол Алтан булаг замын үүдийг холбож байгаа H3 гээд хурдны зам 3 игнэ одоо хурдны зам. Тэгээ энэ маань бол 1000 гаруй километрийн хурдны зам байгаа. Дайрж өнгөрөхдөө бол Улаанбаатар хотын одоо баруун талаар дайрж өнгөрөхөр байгаа. За дараагийн нэг том төсөл нь бол одоо бид нар яг энэ хотын төвөөр яваад байгаа төмөр зам байгаа шүү. Энийг богдуулын урд талаар гаргах богдуулын төмөр зам гэдэг ийм төсөл байгаа. Хоёрдугаар ээлж нь бол хуулаа дагуулад Улаанбаатар наалахыг олбсон 33 км зам. За тэрнээсээ дараа нь Майдвар ситигээр ороод 100 модоор орж ирж байгаад Нисэх онгоцны буудалтай холбогдох 3-4 дугаар ээлжийн ийм замаар бол Улаанбаатар хотыг бүхэлд нь хурдны замаар төмөр замаар ийм холбох ийм боломжууд бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл ингэснээр бол яг дөрвөн уулынхаа дунд суурьчээд байгаа Улаанбаатарын бас дийлэнх хэсэг нь богдуулынхаа урт руу гарах ийм болцоо бүрдэнэ. Хөшгийн хөндийн шинэ Нисэх онгоцны буудлыг 2017 оны 1-р сар ихэд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа. Тэр болтол 4 үе шаттай хэрэгжих 9 томоохон төсөл хөтөлбөрийг Чингис Бондоос санхүүжүүлнэ. За эдгээр төсөл хөтөлбөрүүдтэй холбогдуулаад газрын тухай хуулиндаа өөрчлөлт оруулаад улсын тусгай хэрэгцээнд авах асуудлаар хуулийн төслийг өргөн барьж өнгөрсөн 7 хоногт хилцэх хэсгийг нь холбогдох байнгын ороогоор дэмжсэн. Энэ бүх ажилд нэг цогц болсноор богдуулынхаа байгалийн баялагийг тойруулаад орчин үеийн томоохон бүтээн байгуулалтай хот болно гэдэг зураг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна гэж засгийн газрын эрхлэх газрын дарга онцолсон юм а.